Зохиолч Сэрчингийн үүр цайх. Халтар 7 дугаар хэсэг. Хүүхдийн халуун бураад 3 дахь шөнө. Дэрэм ажлаас эртэл гэрэл хаалган дээр тосоод "Өнөөдөр чи амраа, би харж сууя" гэж хэллээ. Та ядарна гэхэд гэрэл инэв. Яадарч байж амардаггүй би. Дэрэм орныхоо бүтээлийг засах зуур хүүхдийнхээ хацрыг элбэв. Тэр охины духан дээр гялтганах жижигхэн мэнгийг харж өөрийнх нь ээжийн духан дээр байдаг жижиг толбыг саналаа. "Ээж минь, намайг уучлаарай" гэж дотроо шивнэн нүд айнав. Тэгээд эргээд харахад гэрэл түүний хажууд ирэхэд тэд бэбисээ шүргэн алдан ойрхон сууцгаав. Дэрмийн урал дээр өөрийн ирэхгүй "Би тань руу татагдаад байх юм" гэх үг гараад ирэв. Дэрэм ийм үгийг өмнө нь хэнд ч хэлж үзээгүй. Тэр бүхэл 3 хүүхдийнхээ ээжтэй ч хэлж байсангүй. Гэрэл хэсэг чимээгүй сууж байснаа цонх руу харав. Одын гэрлүүд шүнийг зүүших сүлбээд тэнд амьдралын өмнө бүх хийхгүй гэсэн шиг үн удаанаар нарны гэрлийн цацрах шиг жирэлцэн. Хүн амьд явахдаа өөрөө алхсан замаасаа ичихгүй байвал сайн гэж гэрэл аяархан хэлв. "Чи одоо өөр замаар алхаж эхэлсэн. Тэгэхэд болоо. Бидний амрагийн явдал чамайг насны ханаа болоход тууснаа. Надад чи дэндүү залуудаж гоёдох юм. Их ч илүү дутуу юм чундаггүй хүн. Чи хүүгээс минь ялгаагүй шүү дээ" гэд санаа алдав. "Нас" гэж дэрэм ам нээхэд гэрэл толгой сэгсэрч "Нас. Шөнийн цаг л гэсэн үг. Өглөө болчхоор мартагддаг. Харин хүний сэтгэл өдөр шиг тод үлддэг" гэж хэлээд ялдамхан инээмсэглчгээд "Хүү минь, чи намайг тэврэх гэж байгаа бол би цаараглахгүй." Дэрмийн нүд дахин халуун шатаж, мөр нь өрийн ирэхгүй чичирж, гэрлийн том сайхан хөхтөө цээж рүү хараад бэлхүүсээр нь тэвэрч авлаа. Тэр тэврэлтэнд ээжийн үнэр байлаа. Эхнэрийн үнэрч байлаа. Бас өөрөө өөрийгөө эргүүлэн тэврэх тайтгаралж байсан юм. Гадаах коридорт аяархан алхах хөлийн чимээ гарч хаалганы бариул зөөлөн тажигнаснаа тогших сонстов. Гэрэл аяархан өндийгөөд "Айх хэрэггүй, хаалга цоочтой байгаа" гэж шивнэв. Дэрэм хүүхдээ аваад цээжин дээр зөөлөн наалдуулав. Гэрэл очиж хаалга нээхэд шөнийн гэрэл өрөөнд цэлс хийж танилт угаарлаа. "Жижүүргой, орцны камерын бичлэгийг маргааш авна шүү" гэж сөөхөн дарга хэлээд явж одлоо. "Мэдлээ" гэж гэрэл хариулаад хаалгыг хагаад эргэв. Буцаж ирэхэд дэрэм түүнийг зөөлөн тэвэрж бидээ наалдуулахад совилогч залуу хүнийг шиг зөөлөн бамгар уруулаа. Урууланд нь нагаад элийг нь сорж оцов. Дэрэм энэ эмэгтэй тачаангуй ажиллах энэ занд 3 хоногт 3 жил эм дагсан иршгэл татагджээ. "Араасаа хэлье, чи дэндүү хүчрхэг шүү" гэж хойшоо харах агшинд охин нь 50 жиг дамсгалаад унтаж байлаа. Тэр эмнэггүй сургах лугаа адил араас нь хэдэнтэй хүчтэй бүлж аваад санаа намарсан байртай айжуухан жигдхэн ажлаа үргэлжлүүлв. Энэ хоёрын дунд болоод байгаа зүйлийг бурхан бүхэл чөтгөрч ойлгохооргүй нууцлагдмал нэгэн шижим үсжээ. Халуухан ажлаа дууссаны дараа царайнд гэрэлтэж нүдэндээ баясал тодруулсан гэрэл "Муу талигаачаасаа хүртэл ийм ханамж авч байгаагүй шүү дээ. Манай талигаач хэтэрхий хүүхэмсэг байсан л та. Олон жил өршөөж ирсний үр дүнд гэр минь бүтэн үлдэж хүүхэд маань аавтайгаа өссөн. Хэдий тэмч хэтэрхий шалиг хүнийг бурхан эрт авч оддог аж. Магадгүй надад энэ жаргалыг өгөх гэж тэгсэн ч юм билүү. Эхлээд хэцүү байснаа сүүлдээ хувь заяатайгаа эвлэрсэн дээ. Муу хог, чи намайг энэ залуу шиг жаргаадаг байсан болж мянган алдаагч нь харахгүй юм шиг өнгөрөх байлаа. Гэхдээ л би чамд одоо хүртэл хайртай хань" гэх зэргийг бодох зуур өөрийн ирэхгүй нулимс нь сад тавьжээ. Учиргүй уйлахад саяхан жаргалдаа автсан дэрэм сандарч
Яаваа чимэн гайгүй юу? Би гомдоогоогүй үсттэй гээд сандрахад тэр тас хөхөрч маргааш өнөдөр эхэлнэ. Тэрийг бодоод л гэв. Өглөө болхуу толинд дахин харав. Нүднийхэн дагуур шөнийн сүүдэр бүдгэрж газар дээр нь амьдралын нэгэн шугам нэмж татагджээ. Тэр цүнхнээсээ нэмгэн торгон алчуур гаргаж духан дээрээ наан нэг өдөр заавал гэж амлав. Гар нь утас руугаа явж Вайбрийн хуучин танил руу амьдрал сайн гэж ганц өгүүлбэр бичээд арилгав. Дэлгэгээгүй шүү. Зүгээр л өөртөө хэлэх үг байлаа. Гаднаас салхи ширүүлсэн хотын шилэн цонхнууд дээр өглөөний нарны ирмэг тэтэм шиг гялалцна. Дэрэм хүүхдэд тэврээд ажил руугаа алхаж оров. Гэрэл араас нь нүдэрээ инээж чимгээ коридороо шүрдээд хогны уутнаас архины жижиг шилээ гаргаж ирээд зогсов. Тэр хэсэг эргэлзэн зогсноо шийдэмгэн аргагүй уутыг ургаж шидэж үүдний хог тийшээ хийчгээд алганыхаа тоосыг нэг сэгсэрлээ. Өнөөдөр би өөр зам руу алхана гэж шивнэхэд сэтгэл нь баг зэрэг инээмсэглэв. Амьдрал зэрэгцээ урсгалтай. Нэг нь одоо амьсгаа дулаацуулах гэж явна. Нөгөө нь өнгөрсөндөг эвлэрэх гэж зүтгэнэ. Гурав дахь нь ирээдүйнхээ нэрийг шивнэ. Халтар, нэр, халтар, ам, халтар. Гурван хүний зүрхний дундаас ургасан нэгэн гэрэл. Тэр гэрэл өдрөөс өдөрт улам тод гэрэлтэж, гурвыг нь нэг зам руу гэрэл рүү авч явах хувьтай гялалцсан байх болов. Өглөө суухийн дарга бичлэгээ авахулж ямар нэгэн юмыг ихэд чухалчлан харж байснаа. Ой гэрэлгүй. Энэ ямар учиртай хүнийг их сургуулиас хайгаад яваад байгааг мэдхүү гэж камерын бичлэгийг заалаа. Тэнд нэгэн сарвчтай малгайтай хүүхэн нэгэн бетон бариад хэд хэдэн удаа байрнаас гараад буцаж ороод л баахан эргэлдэж байснаа гарахад хариу бүрээ татсан тул хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болсон байв. Тэгснээ бетоноос салаад орж ирээд дээш гараад явчихав. Бетон харсан гэрэл дэрэм рүү ихэд зүрхээ харснаа. Энэ их харсан бетон байх ч нэ. Заа байз гэд жуумалцлаа. Гэрэл ерөнхийдөө дэрэм гадарлаж байсан бололтой. Учир нь тэр цаашаа юу ч хэлсэнгүй. Цөөхөн дарга дахиад л бичлэгээ бүр нарийн сайтар чухалчлан харав. Шөнийн цэв хүйтэн коридороор сарвчтай малгайтай нэгэн охин яран алхасаар арвтын бетоноо хоёр гараараа тэврэн үүдний хажууд сөхөрч унах шиг болсноо амс хийж дахин босоод харанхуурын орхин одож байв. Хаалга бүрийн гэрэлд царай нь төр зур тодроод дахиад л бүдгэрнэ. Үснийх нь үзүүр норсон бололтой мөрөнд нь наалджээ. Таны хүн байна уу гэж дарга асуухад гэрэл удаанаар сарвчтай малгайтай тэр охиныг лифтний үүдэнд хэдэн хоногийн өмнө харсан гэд бичлэг зогсоохыг хүслээ. Энэ хооронд дэрэм халааснасаа жижигхэн нугалсан цаасаас сэм гарган загтлын төгсгөлийг дахин уншив. За түр баяртай болох уу гэж чимээгүйхэн уншиж миний охинтой ижил нэртэй гэж шивнээд бичгийг нямбаалан халаасандаа хэлээ. Цээжинд нь нэг л их бөөн хар юм огшиж ирснээ нүднээс нь том нулимс урсан урссаар шалан дээр мөндөр шиг унхан чимээгүй байсан өрөөнд тэнгэр дуурах шиг тодхон сонсогдлоо. Энэ бол эцэг хүний үр хүүхдээсээ хол байсан асар том гомдлын цугларсан том дусал мөндөр болон унав гэлтэй. Бичлэгийг цагдаад өгч энэ охиныг олох хэрэгтэй байна. Гэхдээ нэг асуудал байна. Хэрвээ энэ охин томоохон асуудал гаргасан бол манаас өгчгэлсэн холбогдох гээд байна. Тэгж бодохоор л хэсэг зур чимээгүй сууснаа дарга гэрэл рүү харж энэ асуудлыг та бие дааж шийд. Та энэ хавийг хариуцдаг юм чинь таны л асуудал.
хэмээн шийдмэг хэлэхэд гэрэл дуртай наргагүй толгой тавхив. Харин энэ шийдвэр дэрэмд маш сайхан сонсогдож, ямар ч аж тэр сарвчтай малгайтай охиныг цагдаа шүүх гэж оролцуулахгүй өнгөрөөгөөсэй гэж дотроо сэмээрхэн залбирав. Хаалга, коридор, лифтний хүйтэн төмөр. Энэ бүгд дэрмийн тэрч байгаа хүүхдийн амьсгалын дулаан ураас гисэж маш гоё гэгээлэг илч болон хүмүүст хүрч байх шиг. Тэр орой дэрэм цонхоор хотыг ширтэн охиныхоо духан дээрх жижиг мэнгийг элэв. Ам, эллээд ам гэж өөртөө дахин сануулад гэрлийн мөрөн дээр тухай түшин дууг суулаа. Юу ч гэж хэлмээр юм гэмээр сэтгэлдээ багтахаа байсан зүйлс нь дотроос нь дэлб үсэрч уудам тэнгэрийн хаягаар сүлжин тоглож эрхлэн байх шиг аваа. 7 дугаар хэсэг төгсөв. Халтар 8 дугаар хэсэг. Наашаа суучих миний хүү гэж гэрлийг хэлэхэд дэрэм нэг том харснаа. Одоо намайг хүү гэхгүй арай өөрөөр дуудаач. Чамтайгаа харьцаанд орчход ингэж дуудуулахаар эвгүй юм а гэж шуудхан хэлв. За тэгвэл залуу амраа минь наашаа суу гэж хүүхэн айлаа харуулan тас хөхөрсөн гэрэл улам залуу болчихсон юм шиг санагдав. Дэрмэд өнгөрсөн хэдэн жил хар дарсан зүүч шиг байсан бол шууд амьдын тамаас деваажинд ирсэн мэт энэ мэдрэмж зүүдүү гэж эргэлзмээр. Хэзээ нэг өдөр би сайхан залуу болоод дуртай цангаагаа зөөж гой хослол өмсөд ажил хэрэгч уулзалтанд оролцох болно. Хэмээн өдөр бүр шахуу шил лаад цуглуулж байхдаа хэлдэг байсан шидэд үгэн цаг хугацааны алтан үедээ тарж ийхүү зам руу хөдөлжээ. Магадгүй тэр үед өөр хүн байсан бол энэ амьдрал тэг чигтээ сүрэл байх байсан бизээ. Энэ мэтчлэн амьдрал өрнсөөр нэг л мэдхэд 3 жил урсан оджээ. Дэрэм гэрэл хоёр хайр дурлалын харьцаанд их сайхан таардагч төдийл өөрөөр дотносож өгөхгүй л байлаа. Магадгүй энэ нь удаан хугацаанд халтар явсан дэрмээс эсвэл урдны нөхрийн хэвшмэл баригдмал байдлаас болдгийм болов уу гэж бодогдмоор. Ямар тааж чамайг залуу хүүхэн олоод авахад би холтноо. Харин чи сардаа 2-3 удаа ирж намайг баясгаж байвал боллоо доо. Өөр юм хүсмэргүй. Талигаачаасаа хойш дахин гэр бүл төлөвлөж төвдөхгүй гэж хэлсэн ажгүй. Тэрийг хартаа цонх руу заахад чимгээ нэг хог цуглуулдаг хүнтэй уулзаж зогсож байв. Энэ нөгөө ээлжийн хүүхэн шүү дээ. Хажуу талын байранд үлдсэн юм билээ. Манай дээр ирж 7 хоногт 2 гардаг юм. Энэ хүүхдийг харсан чинь заримдаа тэр хүүхэнтэй адилхан ч юм шиг санагддаг. Гээд хажууд нь ээжээ гэж хормойдог охиныг тэрч үнсэд хэлв. Гэрэл сувлагч байсны хүчинд наагур цагуур явж байж халтрын гэрчилгээг авч өгсөн бөгөөд ээж гэдэг дээр өөрийгөө аав гэдэг дээр нь дэрмийг бичүүлсэн байв. Энэ маш том тэмдэглэлт үйл явдал болжээ. 11 сарын 23-нд Монгол бахархлын өдөр буюу Чингис хааны төрсөн өдрөөр мэндэлсэн гайхамшигтай хүүхэд шүү дээ гэж гэрэл догтлонгой хэлээд дэрмийн гараас барьж ээлж хэсэг суух зур чи минь бош шүү. Нэг юм олж аваад энэ хүүхдийг залуу ээжтэй болгож үз. Эс тэгвэл ухаан мэдрэл орчхол өөр хүнд сайн дасаж өгөхгүй чамайг л заваа гэж инхри зөөлнөр хэлв. Бурхан минь хэмээн өөрийн ирэхгүй дуу алдсан дэрэм миний сэтгэлд тийм олон хүн зай эзэлдэггүй. Эхнэр минь одоо хүртэл би харин чи минь яг л миний 2 дахь орон зайд орж ирээд үүрээ засчлаа. Яанам бэлээ. Хэмээн намуухан хэлв. Охиноо харах бүрд том охиндоо шадар зааж байснаа санаж би охиндоо шадар зааж өгдөм билүү гэж бодож байгаа. Хэмээн санаандгүй хэлчихв. Гэрлийн уруул дээр инээмсэглэл тодорч
Юмны цаг хугацаа гэж сони юм да. Би дөнгөж сая дэлгүүрээс энийг аваад гаргаж өгөх гэж байлаа хэмээн жижигхэн хөөрхөн шатар гаргаж ирлээ. Дэрмийн нүд сэргээд явчихав. Морь шатарлаж ордог гэх алдар түгийг дайрах аргатай нь хослуулан заадаг мэргэжлийн багш үлээ. Тийм ээ. Морь шатарлаж орно хэмээн давтан хэлээд шууд шатрыг нээж өрөв. Хуучин цагийн бодвол дэрмийн царай цайрч хотын ганган залуучуудын нэг болжээ. Тэр нэг жижигхэн компани үүсгэн байгуулад 3 жил болоход гэрлийн дэмжлэгтэйгээр тун амжилттай сайжруулж чадсан байв. Одоо тэр тийм том биш ч амжилттай яваа компани захирал. Түүний компани програм хангамж боловсруулж зарах бөгөөд гэрэл захиалга олж өгөх ажил хийн. Үсээ толиотой самнаж цав цагаан цамц өмссөн дэрмийг одоо хинч харсан танигдахааргүй өөрчлөгдсөн агаад доор жижүүрийн өрөө нэг өрөө байранд амьдрах бус 5 давхарт 3 өрөө байр худалдан авчээ. Охиныхоо хадгаламжинд огт хүрсэнгүй. Улам мөнгө нэмжихийсээр л байлаа. Чухамдаа энэ охин дэрмд аз авчирсан эвэл гэлтэй. Орчин үеийн хиймэл оюуныг хөгжүүлдэг ажилд мэргэшээд байгаа эдний компани сүүлийн үед робот хийж хэрэглээнд нэвтрүүлэх ажилд шамдах болжээ. Ийм сонинтой. Дэрмийг шатар өрхөд өгсөн болгоныг тоглоом гэж боддог халдар огт гар хүрсэнгүй. Өөрхөн шонтгор хамраа шөнтийл гэж байгаад бяцхан гараараа ганц 2 хүү нааш чаас түлхэх гэж оролдов. Дэрэм гарыг нь түлхээд энэ бол тоглоом биш. Их спорт бас оюуны том сорил болдог зүйл шатар гэдэг. Хэмээхэд тун нэхвар харж байснаа гэнэт шатрыг аваад доошо харуулчихв. Соронцтой тул хөлгнөөсөө салж унсангүйд эргүүлж харуулад ихэд гайхжээ. Дэрэм чи яг л юм. Хичнээн доошо харуулсан ч соронцлогдсон мэт унахгүй, бууж өгөхгүй тогтох хэрэгтэй. Гэд охиноо унсав. Ингээд аав охин хоёрын шатрын хичээл эхэлжээ. 2 өдөр заалгаад алдаа мадаггүй сурсан охин авяаслах болох нь элтэй. Тэр яг л урд төрөлдөө нэгэн гарамгай шатар байсан мэт пианорамадыг тун сайн хийж байлаа. Дэрэм багшил болохоос биш тийм сайн тоглодоггүй аж. Үргэлжил тоглоё гэж аав ээжигээ зүгээр суулгадаггүй охин юм л бол цахимаар шатартаад сууж байдаг болжээ. Охины ур чадвар гайхалтай өсөж байв. Тийм нэг өдөр аав ээж хоёр нь байрны доорх кофе шопт сууж байлаа. Тэр хоёр том сайхан хөлөгтэй болжээ. Хэн нэг хүн захиалга өгчхөөд тэр хоёрын архан талд ирд сув. Дэрэм шатар тоглож буй охиныхоо тоглолтыг харж хаад эхэл чангаар морь шатарлаж ордог гэж хичнээн хэлэх юм хэмэв. Юу гинэ? Морь шатарлаж ордог гэнэ үү? Хэмээн сурц хэлээ. Нэг л их таньдаг юм шиг дөлгөөхөн царай, ганган цагаан хослол өмсөж үнэтэй брендийн зангаа зүүлсэн эрхэмсэг нэгэн охинтой их л дотноор тарьцаж энэ тэрийг заах хагаад цааш харц суусан охин нь цахимаар шатар тоглоод ухаан алга. Охин хожигдож явж цагааны тал болох нөгөө айлыг цагаар унгаах гэж оролдоно. Ямар хүнтэй тоглож байгаа юм бол ийм жаахан охин шатар мэдтгэл юм байх таа гэж бодоод өхөөрцөн маягтай хальт хажуу тийшээ болж оноог нь хараад хөөх гэж дуу алдав. Нөгөөх нь 1915 оноотой хүн байлаа. Ийм оноотой хүн бараг дэд мастрын хэмжээнд тоглодог аж ахуй. Хамаагүй загинсандаа санаа зовнсон бүсгүй захиалгын хонхын дуугарахад шулуухан босоод яваад өглөө. Ширээн дээр байсан хонх тар гэж дуугарахтал сая охиноосоо хараа салгасан дэрэм дээш харахад их л танил царай зүс үзэгдээд босоод явчихлаа. Хаана харлаа гэж бодох зур камерын бичлэг нүүрэн дээр нь унаад ирэх шиг болж тэр охин байх нэ гэж сэргэлэн ойрондоо тунгав. Энэ хүүхэн арай болох юм биш үсттэй. Бетон бариад гүгээд байсан бицтэй. Тэгэхээр миний охины ээж байх нэ гэж бодоход өндгөө харамлах шувуумыг бие хураан амаа хамиглаа.
Кофег авсан эмэгтэй буцаж ирээд ширээн дээрээ сунгаа. "Эрхмээ, таны охин чинь хэдэн настай вэ?" Гэхэд таньчихгүй гэсэн аятай дэрэм хар нүдний шилэж үзэгсэн тул өөдөөс нь ихэд баатарлагаар харж "3 нас 5 сартай" гэж ягаад ч юм их тодорхой хариулжээ. Араас нь эмэгтэй хүн ярихаар ойхин эргэж хараад таг өлөрчв. Өөдөөс нь яг өөхшин царайтай нэгэн мэлмэртэл хараад инээмсэглэж байлаа. Үргэлж толинд царайгаа гайхдаг охин өөрийнх нь томруулсан хувилбарыг харсандаа бандсан уу? Яасан нүүрэн жаахан улаачхаад ав руугаа эргэж харлаа. "Миний охин шадар тоглож байхдаа яах ёстой вүлээ? Аян бууж тэнгэр нэргэж байсан ч зөвхөн хөлөгтөө анхаарлаа хандуулдаг үсттэй" гэхэд охин өөдөөс нь хараад "Хажчихсан аваа" гэж хариулаад инээмсэглэжээ. Тэр эсрэг тоглогчоо цагаар унгаачхаад ийхүү эргэж харсан аж. "Аянга бууж тэнгэр нэргэж юу үлээ? Санаандгүй гэхэд ингэж давхцсан гэж байх уу? Миний муу архичин аавтай яасан ч адилхан дуу хоолойтой, адилхан ч гэмээр үг хэрэгэлдэг хүн битээ. Юмыг яаж мэдэх вэ? Нэрийг нь асууж үздэг юм билүү? Сүүлийн 3 жил энд тентхийн архичдыг зөндөөл очиж харж хог түүж байгаа хүмүүсийг бүртгэлийг нь авлаа. Нэг тийм хүн байсан. Тэнтэл алга болсон. Тэгэж алга болохоор өвөл хаа нэгтээ хүлдээд өгчихсэн байдаг. Бидний үргэлжил үхэл дагаж явдаг юм шүү дээ. Гэх үгийг архичид хог түүч нараа сонсоод машид гашуудаж хайхаа болжээ. Сэтгэл зүрхэндээ л аавыгаа дурсаж байсан ажгүй. Өсгөө аяархан босож тэр хоёрын хажууд ирээд "Сайн байна уу та? Таны охин чинь үнэхээр авьяаслаг юм аа. Аав минь надад бас яг тань шиг ингэж шадар заадаг байсан. Би нилээд юм болж ойж сурсан л та. Харин тэр үед би 5 настай байсан баха. Харин таны охин 3 аим шиг харагдсан нь би онож боджээ. Таны алдрыг хэн гэдэг вэ? Танаар их бахархаж байна" гэд турхан цагаан гараагүй. 3 жилийн өмнө болохгүй хөөгтэй гаргаж гудамжинд харанхуй шөнөөр хог руу дөхүүлж хайчхаад явснаас хойш ухаан санаа дэн дунтай хагас жил болжээ. Мөмө хичнээн шүн сааж хичнээн шүн дэр норгож унтсан бүүн мэд. Тийм нэг харанхуй өдрүүдийн нэгэнд болд нэг л өдөр хурч ирээд "Онгор минь, чиний амлсан ёсоор би жил өнгөрөөд ирлээ. Одоо надтай эргэн үерхэж болно зү" хэмээн шалжээ. Гэвч болохгүй сэтгэлийн шархан аниагүй тул "Дахиад 1 жилийн дараа ир" гэж эрсгэн хэлээд салсан аж. Гадаадаас вайбраар байн харцах тэрээр "Би 2 жилийн дараа очиж Монголд бүр амьдрахаар боллоо. Тэр үед би чамтайгаа урдын харцаагаа сэргэмээр байна. Чи нөхөртэй байсан ч болно. Надад зөвхөн хэрэгцээ л бий. Түүнийг минь л хангаад өгч. Өөр юм шаардахгүй" гэх зэргээр олон юм ярих болжээ. Түүнд сургуулаа төгсгöd 1 жил үлдсэн байв. Тэрний дараа энэ хүний гэрвэл зөрөөд гадаад явчихыг их бодол агуулсан тул "Хонгор минь, ирэх цагтаа ирээрээ. Би чамд маш их баярлаж авдаг. Амьдралын минь үдийг нээж өгсөн ачтай нэг юм билээ" гэж үнэн сэтгэлийн жимшиг, тоглоомор жимшиг сонин урдаас нь бичнэ. Ингэж зуралцсаар л нэг өглөө цахилгаан шат зогсчихсон байв. Болохгүй шатаар уруудаж явтал замд нь нэгэн эмэгтэй шатан дээр суугаад зөрхрөн уйлж байлаа. "Та яасан бэ? Хамтдаа гарч агаар амьсгалах уу? Би хажуугийн дэлгүүр орох гээд явж байна агч" хэмээн гараас нь зөөлхөн татлаа. Харанхуй өвтөр байсан тул гаруцны гэрлээ тусгаж өөрхийн эмэгтэйг дагуулan явсаар гадаа гарахад нар ээж зуны сайхан улал ирснийг илтгэн элчээрээ дулаацуулан угтаж авлаа. "Өчигдөрхөн шуурхтаа муухай байсан. Өнөөдөр өчигдөр шуурч байгаагүй юм шиг гой тогтун намуухан болжээ" гэж ярангаа дагуулж гарч ирсэн эмэгтэйгээ харчгаад "Ээж" гэж дуалтлаа. 8 дугаар хэсэг төгсөв. Халдвар 9 дугаар хэсэг.
Охинтойгоо ингэж тааран чинээ санаагүй ээж эхлээд маш гайхлаа. Охин нь өсөж том болоод сайхан хүүхэн болжээ. Өндөр гойлог сайхан биеийнхаа нарийнхан бэлгүүстэй энэ хүүхний нүдийг нь хараад л танигдахааргүй гэж хэлж болмоор. Аавыгаа өвдсөн юм шиг хуулж төрсөн болохоор тэртээ он жилүүдийн өмнө түүний тэрл нүдэнд ухаан алдлаа татагдж байснаа саналаа. Дараа нь өөрийн болгож авчгаад амьдралд ямар ч тус нэмэргүй шаал хэрэггүй нүд байсан байна гэж бодож илүү ихийг хүсэж байснаа ч бодов. Гэтэл тэрл гэн цагаахан жимшиг, тажиангуй жимшиг нүдийг нь охин нь өвчөж төрсөнд үргэлж уурн хүрдэг байснаа нууж чадалгүй салсныхаа дараа утга учиргүй ад үзэж загнадаг байснаа ч бодов. Хаа очиж охины нэг төвчжээ. Гэвч нэг л өдөр гэрээсээ юу ч авалгүй хамаатныхаа айл руу зүгтайгаа тавьчихсан аж. Эхлээд хамаатныхан хүн уцтаад охин ч нэрчгсэн байна. Буцаах юм уу гэхэд наан чинь хэсэг байж байгээ. Тэгэж байгаад өөрөөр нь үз гэсэн аж. Ингээд охин ирэхгүй болохоор авахаар утсан яваагүй гэдэг дээр бид уншсан билээ. Ийм түүхтэй ээж охин хоёр таарахад ээж нь ямар их гэм хийсэн байснаа гэнэтхэн ойлгож асгартай л байлаа. Тэр ядарч нүдэн цонхихоод турж ицсэн байлаа. Орсгойч гэмээр шүдэн сонин янзын шартвэ татсан харагдах нь цаанаа нэг дотор хүнийг санагдуулав. Удаан хугацаанд ээжигээ хараагүй охины зүрх булиглан нулимсан сад тавьж ээжээ гэж тэврэн авлаа. Охиныгоо ингэн чинээ санаагүй эхийн сэтгэлд хур бууж улам шангаар эхэр татуулан аавыг чинь явснаас хойш би нэг л биш болсон. Чамайг явахад өөхнө алдсан мэт болсон. Гэвч хөл гарыг минь нэг л сони юм тушчгаад хөдөлгөхгүй. Бүр хоёр дүүгч нь хүртэл хамаат нэдэ өсгөж байгаа. Ээж нь архинд ороод 3 жилийн өмнө тэр нэг өдөр гэнтэл уумаргүй санагдаад ихэлсэн гэж шууд л үнэнээ хэлв. Тэр ээжийн үүлийн үрийг охин нь охиноор аавдаа бэлэг барьснаар энэ бүх зүйл ингэж цайрсныг бурхан л мэдэх байхаа гэж хэн нэгэн хажуунаас нь шивнэх шиг Европосын нам гүм эсэгэн зур өрнөлөө. Миний өвөр яаж ухаан амьдарч байна да. Ээж нь саяхан 2 хүүхдээ авах гэж утсан ч өөрийн орон байр бэлдэж байгаа дав. Бид чам шиг аригчин хүүхэнд итгэхгүй гээд ах минь өгч явуулсангүй гэж уйлагнав. Болхоо ээжигээ тэрч эвидээ ээж минь та надтай амьдр. Би энд байртай гэж их л хэвлүүхэн хэлв. Ингэж хорвоогийн бүх зүйл өрнөлөө. Энэ үед аав охин хоёр анхны тэмцээн болох цодгор хүүгийн авраг шалгаруулах тэмцээнд орж байлаа. Өөрөөс нь 2 насаар ихч 5 насны ангилалд тоглож байгаа тул энэ удаа юм харалтгүй гэж дэмбэрэл бодсон ч охиныхоо сэргэлэн ой ухаанд бас ч гэж найдвар тавиастай. Охин нь хэдийгээр үе сүрхий хурц тоглодог ч гэсэн жаахан хүүхдэл юм болохоор зарим нэг юма мартаж санах нь огт арилахгүй нь ийхүү санааг нь зовоосон хэрэг. Дэрмийн сэтгэлд ягаад ч юм ойрд нэг л сайхан зүйл тохиолдох шиг сонин содон санагдаад дэгэлзээд байх болсон аж. Эхний өрөг, 2 дахь өрөг гээд нийт 7 өрөг тоглохоос тасралтгүй 5 хожиж яваад 6 дахь өрөг дээрээ ямар ч хэрэгцээгүй нүүдэл хийгээд хожигдчихов. Сүүлийн өрөг орохтон дэрэм сэтгэлээ төвлөрүүл хэрэггүй зүйлд битгий сатаар гэж хэлж оруулав. Халтар оронгуудаа хэдхэн нүүдэл хийчгээд нөгөө хүүхэд удаад байхаар нь хүлээж байх зур ядарсандаа болоод ширээд ирлээд унтаад өгсөн байв. Үүнийг шүүгч харсан ч гэлээ тэмцээний дүрм ясаар юу ч хэлж чадсангүй нужгантал хурхран унтсаар цаг нь дуусаж хожигдол авчээ. Охиноо гарч ирэхэд хоцсон байхаа гэж догдолсон дэрэм яасан бэ? Тэгэхэд нойрмоо халтар ургуур нь аргагүй хожигдчихсон гэснээс өөр юм хэлсэнгүй. Дэрмийн тарих дундуур нь мунаар цохиод авах шиг болж яагаад вэ охин минь? Чи чинь супер тоглогч биш үлээ хэмээн дуалтлаа. Жаахан охин юу хэлээд байгааг нь ойлгосонгүй
аавынхаа гар дээр унтаад өглөө. Тэр дэндүү жаахан аж. Үүнээс хойш Халтар нэг л юм сайн ойлгов. Хүн хичнээн авьяастай мундаг байсан ч нойр дутуулбал үргэлжил дутуу тоглодог юм байна да. Энэ тархийг сайн амрааж чадвал илүү амжилтанд хүрэх нь тодорхой. Миний ч буруу боллоо гэд юудааж тэмцээний дүн харахаар шийдлээ. Халтар 3 дугаар оринд орж хүрэл медаль зөөлөө. Өөрөөс нь 2 насаар ихч хүүхэдтэй тайзан дээр гарч зогсоход хажууд нь бараг манцуутай маамуу шиг харагдах Халтрыг хүн болгон өхөөрдөж энэ яасан хөөрхөн хүүхэд вэ? Хэдэн настай юм? Мөмнөөс гарсан юм уу бараг? Гэх нь холгүй болцгооч. Анхны медаль авсан аав охин хоёр маш баяртай гэрлийг дуудаад зайсангийн дор барилах нэгэн ресторанд тоглохоор шийдэв. Энэ үед болохгүй ээжигээ дагуулад яг тэр ресторанд хоол идэж байлаа. Эдний хоол үнэтэй биш ч тэр хавийн тансаг зэрэглэлийн газруудаас хамаагүй амт чанартай орц ихтэй ажгуу. Хэдийгээр чимгээ арх ухаа болоод 3 жил болсон ч унган зан нь хажхав. Охин руугаа харж байснаа. Чи чинь бие үнэлдэг болчихоо юу да? Хаанаасаа ийм тансаг газарт амьдарч хаанаасаа ийм мөнгөтэй болсон юм? Аавтайгаа адил шалиг завхаа болох гээд байгаа юм уу? Гэж эрсгэн хэлээд нэг л сонирн болоод явчихв. Болохгүй царай цааж хувхааран ээжээ юу сони юм ярьдгийм? Эргэн тойронд баахан хүмүүс байхад ядаж аяархан ярьж болтгүй мө? Гэж аяархан шивнээд том нулимс сунгав. Ээж нь эргэлцсэн байртай буцаж суугаад тэгвэл ээжтэй үнэн хэлж. Ээж нь олон жилийн өмнөөс шийдсэн. Энэ удмын хараал гэмээр сал цариндаг юма хүүхдтэй халдаахгүй гэж чиний араас төдийл хөөцөлдөөгүй. Бас 2 дүүгчинч гэсэн өөрөөсөө холтгсон. Энэ бүгд эцтэй би харамаа бодсондоо биш та нарын төлөө юм. Би өөрөө төлөөсөө төлөх гэж бор дарсанд хүртэл орж бие зовлохоо зовоолоо. Гэвч үнэнд гүйцэгдэж нэг л өдөр огт уумаргүй санагдаад явчихдаг юм байна. Ингэж санагдсан учраас миний үйл айланчиг багч гэсэн нэмгэрсэн болов уу гэж бодож байсан юм. Гэтэл чи махан бие үнлээд улам шавар шавхаатай үр удмаа хутгах гэж байгаа юм биш үз. Тийм бол ээж нь ахаад архиа ууж та нарын өмнөөс лайл анчгийг чинь үүр хэмээн хоолоогоо чичрүүлэн байж түрүүчийнхээс арай аяархан хэлв. Үгүй дээ ээж минь. Яг үннийг нь танд хэлье хэмээн урдаас нь тонгоох үед хаалгангон цэвцэнхэр хослол өмсөж үсээ толийтас самнаж гутлан гялалцсан дэрэм хар нүдний шил зүүжгсэн охиноо гараас нь хөдөлсөөр орж ирээд тэр хоёрын хажууханд сов. Хитрхийн хамарсан байдлаас болоод хин нэрэд суусныг болохгүй анзаарсангүй. Гагцхөө аваа би бантын идэн шүү гэх цаваа дугаар нэг л танил аялгуу сонсогдож хажуу талын ширээ рүү анзаарвал түрүүчийн залуу охинтойгоо хоол идэхээр тухлан суужээ. Тунч утсангүй араас нь өөр нэгэн хүүхэн тавар алгасаар ирээд Халтрыг татаж үнсээд за охиндоо баяр хүргэе. Хүн төрлөختний хамгийн анхны зэвсэг үрлээс үүдэлтэй юм шүү дээ. Тэгэхээр чи их хоол явхандаа охин минь гэж хэлээд дэрмрүү нүдэ ирмэлээ. Халтар ээжийнхээ өвөр дээр суугаад гараа мом руу нь явуулж ээжээ жаахан барьчих гэхүү гэж нэл оров. Хүүхэн ч том сайхан момо гаргаж олон хүмүүсээс ижид завсан шинжгүй Халтрын аманд хийгээд ийм мундаг охинд дуртай амийг нь тултал өгөн шүү дээ. Алив хөх миний охин гэжээ. Охиноо хөхүүлж байхад юундаж ичих вүлээ. Охин шов хийж хэд үлгснээ шүүгүй байна гэж шулганлаа. Энэ гэр бүлийн аз жаргалыг хэмжвэл хэдэн шуудаа алтаар л үнэлэгдэм мэт. Тэр том хүүхийг харсан чимгээ хажууд нь суусан хар нүдний шилтэй залууг анзаарсангүй харин дотроо нэгийг боджээ. Уг нь чимгээ том биш ч хөөхөн алман хүүхтэй билээ. Сэргэр бас толгой нь эгдүү гжиг хүргэм. Хүүхнийхөө толгойд маш их сэрэлтэй ийм нэгэн онгон дагшин амтан байв. Дэрэмтэй суугаад анхны хүүхэд гаргаад 3 сартай байхад түүний найз охин нь
Өдөөнөөс аймгаас тэднийд иржээ. Багахан шиг нэг өрөө байранд амьдрах тэднийд найз охин нь хонхоор болов. Дэрэм урд өмнө байгаагүй жигтэйхэн сайхан ааштай нааш чааш хөдлөөд хоолунд хийгээд эхлэхээр эхлээд чимгээ баярлаж байсан ч хөдлөхдөө жаахан залхуу нөхрөө чухам яагаад ингэснийг тэрхэн зур гинтхэн эргцүүлэн боджээ. Чимгээгийн найз намхавтар бас жаахан бахлагдав. Түүнээсээ болоод ч юм уу хүүхэн сүйдээ өнөө шиг их л том юм урд нь түхээж ингэрээ зад татах гэж байгаа юм уу гэлтэй төржээ. Дэрэм эхлээд найз нь нэрнэ гэдгийг сонсоод дургуйтсан ч орж ирэхэд нь год үсэрч босоод мэдлэнгээ тэр хоёрд үйлчлээд эхэлжээ. Чухам юу түүнийг ингэтэл хөдөлгөв гэж бодсон чимгээ анхны зочин найз маань ирж байхад санаан зовсон биз? Ямар гоё юм бэ? Ингэж өвчлүүлэх чинь гэж дотроо зэрвсгэн бодсон ч айжимдаа хэрэг нэг л биш болсныг анзаарсан нь. 9-р хэсэг төгсөв.